Багангийн багшийг дэмжих төслийн уралдааны оролцогч Хэрлэн сумын ерхий боловсролын 8 дугаар сургуулийн баг боловсролын багш Галхүүгийн зол жаргалын 3 дугаар шатны даалгаврыг танилцуулж байна. Үндэсний бичиг соёлоо дээдлэх, суралцах, сэтгэл зүйн болон материалын орчин бүрдүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дараах бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Баг сургуулийн 1 давхрын уг дахь хэсгийг үндэсний бичиг болон кирилл бичгийг хослуулан шинжилсэн. Баг сургуулийн танилцуулга мэдээлэл хүүхэд хамгаалал самбаруудын хаягийг үндэсний бичгийн загварт оруулан засварласан. Анги бүтээлийн самбарыг үндэсний бичгээр хаягжуулж орчин үеийн шийдлээр шинжилсэн. Сургуулийнхаа 138 багш ажилтны төрийн албаагчийн хувийн хэргийг кирилл болон монгол бичиг хослуулан хаягжуулсан. Үндэсний бичгийг цахим орчинд түгээн дэлгэрүүлэх зорилгоор 1200 орчим гишүүнтэй үндэсний бичгээ судалцгаая Facebook бүлгэнд үндэсний бичгтэй холбоотой мэдээлэл байршуулан ажиллаж байна. Багангийн сурагчдыг номон дуртай болгох, номыг дээдлэх, унших, дадал болгох, багангийн сурагчдын уншаад ойлгох чадварыг хөгжүүлэх зорилгоор дараах ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Сурагчдын номон дуртай болгох зорилгоор Төв номын сангийн номын сан Жалимаатай хамтран ном уншихын ач тус сургалтыг 2-5 дугаар ангийн 66 сурагчдад зохион байгуулсан. Үүний үр дүнд хүн болох багаасаа төслийн утга зохиолын дугуйланд 8 сурагчийг хамруулсан. Намайг оюутан гэдэг өнөөдрийн сургалтаар би их хөрөнгөж мэдэж авсан. Ном уншины хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. Өнөөдрийн хичээлээс ном уншиж өөрийгөө сайхан амарна гэдгийг ойлгож авсан. Тэгээд бас 30 минут цаг уншиж тохиромжтой гэж бодчих. Өнөөдөр би ном унших ярины талаар юу ойлгосон бэ гэвэл би ном өөргөө ямар ч хүн өөрлөхгүй хүний сэтгэл санааг тайван болгодог. Тэгээд номыг цаг 30 минут уншихад тохиромжтой гэдгийг ойлгож авсан. Ангийн сурагчдын дунд номтой нөхөрлийн аяныг 4-р сараас эхлэн өрнүүлж байна. Үүний хүрээнд ангийн номын санг тогтжуулж, эцэг их асран хамгаалагчдын дэмжлэгээр ангийн номын сандаа 46 ширхэг номтой болж, хүүхдүүд өдөр бүр номоо солилцсон уншиж, номын тэмдэглэл хөтөлж байна. Уг үйл ажиллагааны үр дүнд сурагчид ном унших сонирхолтой болохоос гадна номын тэмдэглэл хөтлөх, зураг чадварт бодит ахиц гарч байгаа юм. Хөгжлийн онцлогтой суралцагчдын танхимд ном уншингаа амрах боломжтой буланг тогтжуулж, хөгжлийн онцлогтой суралцагчдад зориулсан том үсэгтэй зурагтай ном 5 ширхэг, дотроо 30 ширхэгтэй уншдаг болон QR кодыг уншуулан сонсох боломжтой нэг багц ном, сэтгэхүй хөгжүүлэх болон хүүхдэд зориулсан нийт 11 ном, мөн 16 ширхэг 3D номыг номын буланд байршуулсан. Хөгжлийн онцлогтой суралцагчдын танхимд 6 ширхэг номын багц хийж байршуулсан. Уг номын багцыг 2, 3, 4, 5 дугаар ангийн 6 сурагчдын онцлог хэрэгцээнд тохируулан бүрдүүлж, гэртээ гэр бүлийн бүтээлч уншлах сэдвийн доор аялуулсан. Үүний үр дүнд гэр бүлээрээ ном унших, бүтээл хийх, хүүхдийн гэр бүлтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрөх боломж бүрдсэн. Уг ажлуудыг хийж гүйцэтгэхэд нийт 3 сая 76 мянган төгрөгийн хөрөнгө санхүүг зарцуулсан байна.